Филемонд бичсэн Паулийн захидал. Паул шоронд хоригдож байхдаа энэхүү захидлаа бичжээ. Шинэ гэрээнд их түүний бичсэн захидлуудаас хамгийн богино боловч хамгийн тесрэлттэй захидал нь Филемон юм. Захидлын агуулгаас яагаад бичих болсон шалтгаан нь харагдана. Филемон бол Колосай хотод амьдарч байсан Ромын иргэн, чинэлэг нэгэн байжээ. Тэр Паултай Эфес хотод танилцсан Есүсийн дагалдагч болсон бололтой. Хожим нь Паулийн хамтрагч Эпафр Колосай хотод Христэд итгэгчдийн бүлэг байгуулахад Филемон өөрийнхөө гэрт цугладаг хүмүүсийн ахлагч нь болжээ. Тухайн үеийн Ромын өрхийн тэргүүний жишгээр Филемон олон боолтой байсны нэг нь Онисем байв. Тэр хоёрын дунд том асуудал гарсан ба Онисем Филемонд гай тарьсан. Онисем хулгай хийсэн үү, заллан мэхэлсэн үү, яг юу болсон нь тодорхой биш ч энэ явдлын дараа Онисем оргон зүгтжээ. Явн явсаар Онисем шоронд байсан Паул дээр очиж уулзсан, түүнээс тусламж гуйсан бололтой. Тэр тэнд байх хугацаанд Есүст итгэж улмаар Паулын хайртай туслагч нь болсон. Энэ захиаг бичих үедээ Паул тун амаргүй нөхцөл байдал донд байв. Тэр Филемоноос Онисемыг зөвхөн уучлан хүлээн аваа зогсохгүй цаашид боолын хуваар биш харин Христэд итгэгч дүүгээ хэмээн хүлээн аваач гэж гуйхын тулд загтлаа ингэж бичсэн. Паул загтлаа залбирлаар эхлүүлээд Филемоныг сайшаан магтаж Есүсийн төлөө мөн түүний хүмүүсийн төлөөх Филемоны хайр, итгэмжтэй байдлын төлөө Бурханд талархаад өргөлжлүүлэн Христийн төлөөх гэдгээс маань үүдэх альва сайныг чи таньснаар итгэлийн нөхөрлөл чинь үр дүнтэй болоосоо гэж би залбирч байна гэдэг өгүүлбэрийг гуйлтынхаа өмнө хэлсэн. Энэ өгүүлбэр дэх түлхэр үг нь нөхөрлөл буюу грекээр койнония. Энэ нь хуваалцах, хамт оролцох гэсэн утгатай. Хоёр ба түүнээс олон хүн ямар нэгэн зүйлийг хамтдаа хүлээн авч хуваалцсан хамтрах. Есүсийн дагалдагчид бүгд ижил тэгш эрхтэй хамтрагчид. Бүгдээрээ Бурхны хайр, нэгүслийн биелгийг хуваалцагчид гэдгийг хүлээн зөвшөөрөх нь итгэмжтэй байдал юм гэж Паул хэлсэн. Паулын хувьд Есүст итгэгчдийн койнония нөхөрлөл бол зүгээр нэг бодож явдаг санаа төдий биш, харин харилцаандаа боддоор хийдэг үйлдэл байв. Үүний улмаас Паул Онисемийн төлөө гуйх гуйлтай захиандаа бичсэн. Паул Онисемийг хүлээтэй байхдаа төрүүлсэн хүүмин гэсэн. Тэр Онисемд Есүсийн тухай ярьж түүнийг итгэлд хөтөлснөөр Онисем Есүст итгэж тэр хоёр Месиа дотор нэг гэр бүлийн гишүүд болсон. Хоригдож байсан Паулд Онисем их дэмтэй байсан тул Паул түүнийг дэрэгдээ байлгахыг хүсэж байсан ч Есүсийн дагалдагчдын хувьд Филемон Онисем хоёр зөрчлөө шийдэж эвлэрэх ёстойг Паул сайн мэдэж байлаа. Тийм учраас Паул Филемонд хандан Онисемтэй цаашид боол мэт харьцах бус харин эзэн доторх хайрт дүүгээ гэж хүлээн ав гэж зоригтойгоор хэлсэн. Энэ их амаргүй тушаал байсан. Ромын хуулиар Филемон Онисемыг шийтгэх, шорондч суулгах эрхтэй. Гэтэл Паул түүнээс Онисемыг зөвхөн уучлаад зогсохгүй бооло Колосайд эргээд ирэхэд нийгэмд ижил байр суурьтай хүн шиг, гэр бүлийн гишүүн шигээ хүлээж авахыг хүссэн. Энэ бол сайхан сэтгэлэгч давсан урд өмнө дулдж байгаагүй явдал юм. Боолоо чөлөөлөө зогсохгүй гэр бүлдээ хүлээж авна гэсэн үг. Ромын нийгмийн догцсон ирэмбийг зөрчсөн үйлдэл. Филемон яагаад ийм зүйл хийх ёстой гэж? Паул энэ бодлоо маш ухаалгаар илэрхийлж захидлын эхэндх залбирлын түлхэр үгийг ашиглан "Энд чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол" гэж хэлэхдээ тэрээр койнония гэдэг грек үгийг ашиглаад цааш нь намайг хүлээж авахын адил түүнийг ч хүлээн ав. Хэрв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол эсвэл чамд өртөө бол үүнийг надтай тооцоорой гэжээ. Паулын энэ хүсэлтээс түүний зүрхэндээ тээдэг сайн мэдээний итгэлийн үйлс харагдана. Юун төрөнд сайн мэдээ бол эвлэрэл юм. Тэр Коринтчуудад хандан Бурхан энэ дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлж хүмүүсийн гим нүглийг тэдний эсрэг тооцохгүй гэж хэлсэнтэй яг ижил. Энэ нөхцөл байдалд Паул өөрийгөө Есүсийн оронд тавьж Онисемийн учруулсан хохирлын үр дагаврыг өөрөө үрнэ гэж хэлсэн. Филемоныг Онисемтэй эвлэрүүлэхийн тулд тэр өөрөө төлөөсийг нь төлнө гэсэн. Паулын энэ хүсэлт нь зөвхөн хуулийн дагуу үйлдэл төдий бус, харин койнония нөхөрлөлийн илрэл ажээ. Онисем, Филемон, Паул гуруула Бурхны өмнө эрх тэгш. Бүгдэд нь ижил уучлал хэрэгтэй. Загламайн өмнө тэр гурав ижил байр суурьтай гэдэг нь Филемон, Онисем хоёрыг цаашид эзэн боол гэх нь тохиромжгүй юм. Тэд бол нэг гэр бүлийн гишүүд, Месиа доторх ах дүүс. Паул өмнө нь Филемонд болон Колосайн чуулганд хандан бичгтээ энд грек ба юудэ, хоцлуулсан ба хоцлуулаагүй, хил хайртнууд, скотууд, боол ба чөлөөт гэж үгүй. Харин
Месиа бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна гэсэн. Загтлынхаа төгсгөлд Паул Филемон өөрийнх нь гуйснаас ч илүү хийн гэдэгт итгэлтэй байна гэд. Удахгүй шоронгоос гарангуудаа гэрт нь очих тул өөрт нь нэг өрөө бэлдээрэй гэж загсан. Ингээд төгсгөлийн мэдчилгээгээр загтал өндөрлөнө. Филемонд бичсэн Паулын загтал олон талаараа чухал. Зөвхөн энэ загталтаа л Паул Есүсийн үхэл ба амьлалтын тухай огт дурдаагүй. Гэхдээ тэр хайхрамжгүйдээ ингээгүй юм. Харин үйлдэлээрээ харуулсан учраас загалмайг үгээрээ тайлбарлах шаардлага түнд байсангүй. Паул загалмайн гол утга санааг биеэрээ үзүүлж, Онисим, Филемон хоёрыг бурхантай болон өөр хоорондоо эвлэрүүллийн зуучин болсон. Есүсийн тухай сайн мэдээ хэдий хувь хүнд хамаатаж, хүн ганцаараа үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг энэ загтал бидэнд ойлгуулдаг. Филемон, Онисим хоёр Месиа доторх ах дүүс болсон тул цаашид тэд эзэн боолын харилцаатай байж таарахгүй. Есүсийн гэр бүл бол бүх хүн Бурхны хайр инэрлийг ижил тэгш хүртдэг газар. Энэ бол шинэ нийгэм. Колосайн чуулганд бичсэн загталд хэлсэнчлэн шинэ хүн төрлөختөн. Энд хүмүүсийн үн цэн нь тэдний арьс өнгө, хүйс, нийгэм эдийн засгийн байр сууриас хамаардаггүй. Месиа доторх тэд бүгд шинэ хүмүүс. Есүсээр дамжуулан Бурхны ангаагч, өршөөл инэрлийг бүгд ижил тэгш хамтран хуваалцагчд билээ. Энэ бол Филемонд бичсэн Паулын загтал.